За ходоо сайн явж ирөө. Сайн явж ирлээ. Дэлгэр жаргалагчийн ном гарсан байсан тий. Тэгс. Тий. Ном нь ер нь их тулгуу гарч ирээд аваад явбаа тий. Ээж маань төрсөн нутаг Архангай аймгийн Батцэнгэл сумынх нь 100 жилийн энэ жил тохиож байгаа юм. Аа за. Тэгээд нутгийнхаа 100 жилийн авд зориулаад ээж минь өөрөө бас 2 3 жил бичсэн л дээ. Энэ номыг 2 3 жил бодож 2 3 жил багаар ингээд бичээд өөрийнхөө хамгийн нандин сайхан дурсамжууд одоо зарим үед нууц байсан дурсамжууд нь хүрдээс сэргэж энэ номд орсон байгаа. Хүмүүс өмнө нь мэдээгүй тийм сайхан үйл явдлууд бол бас багтсан. Аха. За сүүлийн үеийн сайхан би нэг телевизээр сар шинийн нэвтрүүлгээр би чиний дуулж байгааг харсан шүү дээ. Чи бас дуулд юм байлээ тий? За дуулдаг гэж хэлэх чи ичмээр дээ биш үү гэдэг шиг. Яг нь Суйст оюутан байхдаа вокалын хичээл дээр байн догшоор Батсэрэн багшаар вокал ороод бид нэр дуулдаг байсан л да. Тэрнээс хойш бол дуулаагүй. Манай 10 жилийн ангийнхан ч гэсэн анги дуулдаг гэхэд гэж боддоггүй байлаа. Тэгээ аргагүй манай нэвтрүүлэгчид бас зөвхөн бид нар энэ ажлынхаа хажуугаар өөр бас уран бүтээлүүд дээр олон юмд хүчээ үздэг шүү, өөрсдийгөө сорьдөө шүү гэж харуулах гэж бас цагаан сараа ийм олон хоёр дахь юм уу нэвтрүүлгүүд хийсэн. Эхнийх нь Монгол Улсын гарийн жижигч алтан цэцэгтэй цэнхэрлээ харагдах улсдав 3 янзын аялгаугаар найдан гарна дуулж хүргэжсэн. Сая бол бүхнээ сайн мэддэг тэр хамгийн дуртай миний ч хүртэл өөрөө дуртай төрсөн өдр болгоноор ээжтэй дуулж өгдөг. Хэдийгээр хөгжмгүй ч гэсэн ээжтэй дуулж тэр талархал одоо баярын мэнд хүргэдэг тийм тойтын үр тамтайгаа чийжээ. Тэрийг дуулж хүргэсэндээ чадан ядан гой дуулсан байсан. Бас янз бүрийн юмнууд одоо өгүүлэлэг, шүлэг уншаад энэ талаараа бас постлоод байсан тий. Фейс дээр тий. Ер нь миний нэг сонсголын дуран зохиолоос дуулахыг гээд нэг пэйж хуудсан гэдгийг цөөхөн дагагчтай л. Би яг тэгэхээр зүгээр яг лайв уншдаг, шууд уншилтаар явдаг. Зохиолчид найрагчтайхаа бүтээлүүдээс шууд уншиж хүргэдэг. Тэгтээ дандаа найрагч зохиолчийн зөвшөөрөлтөөр энэ чинь бас хүний оюуны үнж болохоор хамаагүй хүргэж болдгоо. Зохиолчид өөрсдөө хүсэлт тавиад, би ч хүсэлт тавиад ингээ хоёр талаас санал нэгдсэн тохиолдолд уншиж хүргэдэг. Яг ингэж уншсанаар коронагийн үеэс гэлсэн. Хүн болгон гэртээ өр хүүхдүүдтэйгээ өвөө эмээнэр ачцээгээ авчирсан гэж сууж байгаа үед бүх хүн ямар ч насных нь сонсоход боломжтой, тохиромжтой. За тэгээд амьдралд нь хэрэгтэй, хүүхдүүдэд сургамжтай, инэрэнгүү хүн болох юмсан, зөв хүн болох юмсан гэсэн үүднээс эмээ өвөө, аав, ээж, ач цээ, охид хөвгүүд, нэг ангийнхан найз нөхөд бүгдээрээ сонсох зорилгоор энэ уншилтыг эхэлсэн. Тэгээд Бачаргал эгчийн ишүүчин арманаар эхэлжсэн. Тэгээд энэ дундаа надад хүмүүст хүргэсэн хамгийн их миний өөрт ингээд бас яг бүх насныхан зориулаад эмээ өвч гэсэн хамт сонсож явахдаа хүүхдүүдтэй тайлбарлаад, ухааруулад ингээд хамт сонсдог байсан лайв уншилтуудаас маань Бодмөрийн цэргийг анхан шатныхан Бодмөрийн цэргийг уншиж дуусглаа. Шууд уншилтууд бол миний ур чадварыг илүү ахиулдсан болов уу гэж боддог. Яг тэгэхээр намайг анх телевизэд орж байхад телевизийн бүх програм, бүх кино, бүх хөтөлбөрүүд шууд явдаг байсан байхгүй. Уран сайхны кино орой 11 цагт гарч байгаа уран сайхны кино чинь цаана кадрт бид нэр шууд уншдаг байсан. Энэ үед үнэхээр алдах хэрэг байхгүй. Маш өндөр хариуцлагатай. Тэрэн шигээ санагдаад надад яагаад чинь шууд уншилт илүү над өөрт минь одоо мэрэгжлийн төвшөнд надад хэрэгтэй болов гэж бодоод энэ шууд уншилтуудыг явуулж ирсэн. Алдах ямар ч хэрэг байхгүй. Нэг үг үсгэх ч алдаа байхгүй. Яг энэ үед хамгийн их нөлөөсөн юм 1992 онд одоо манай радиогийн нэвтрүүлэгч Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Сангийн ган төмөр ахтайгаа битээр Монголын үндэсний олон нийтийн телевиз одоо тухайн үед Монгол телевиз гэдэг нэлээ шүү дээ. Монгол телевизийнхаа эфирийг нэг 6 сар хэртээ хоёулах нь нуруунд дээрээ өөрч явсан. Ягаад тэгэхээр Москвагийн радиод 2 нь за тэгээд 2 нь эрүүл мэндийн шалтгаанаар төр хэсэгтээ ажиллаа хийгээгүй. Манай цэе амдгаа маань гавьяаныхаа амралтанд суудсан. Тэгээд Бямцаг таксан маань дөнгөж кинонд тоглох гээд цөөн цагийн богд кинонд тоглох гээд цоодлах хоёр явцсан. Яг энэ хугацаанд Ганнаахтайгаа хамт үндэсний телевизийн эфирийг
6 сар шиг санаж байна. Тэгээд тэр чинь одоо Өглөө 1 цагт гараад орой 12 цагт эфир дуустал хоёлаа байна студиас. тэгээд шууд Өглөөний нэрээд орой гарах киногоо тааруулж үзнэ. Тэгэхгүй бол тэрэн дээр жагалдах хэрэг байна. киногоо бас шууд уушх уу? Тий оройн киногоо шууд уншина. Өглөө нэрээд ямар хатуу юм бэ? Нэвтрүүлгүүдийн дууг оруулна. Зарим нэвтрүүлгүүд нь дуу орж амжин, зарим нь орохгүй эфирт шууд уншина. Чанга байна. Тэгээд мэдээнүүд чинь бүгд шууд явна. Мэдээгээ уншиж дуусаад 4.1 кинонд одоо 4.1 хүүхдийн кино энэ гардаг байлаа шүү дээ. Тэр кинороо мэдээнийхээ студиас киноныхаа студи руу гүйж ороод киногоо эхлүүлээл. Тэгэл тэр хооронд дахиад кино, концерт хүртэл зарладаг байлаа. Дандаа шууд хүүхдийн кино, баримтат кино дандаа шууд уншина. Бүгдийн тэр нь өглөө нэрж бүгдийг тааруулж үзсэн байна. Тэр шин цаггүй, завгүй. Тэгээд мэдээ уншиж дуусаад оройны уран сайхны киногоо дахиад хоёулаа хамт студид орж уншичаад гарч ирээд үдшийн мэдээ уншаад дахиад нөгөө студид руугаа гүйж очиж үдшийн мэдээг уншаад нөгөө студиэс мэдээгээ дуусангууд манай өнөөдрийн хөтөлбөр үгээр өндөрлөж телевиз амраарай гэж хэлхийн тулд дахиад нөгөө студид. Тэр чинь одоо баг 11-2 уу? Шүн 11-2 өглөө тэгэл 8:30-аас 9 цагийн хооронд ирнэ. Дараа нь ганахтайгаа бас битээр тавилантай бас тийм байдаг байх. Ганахтайгаа Москваг ирээд хоёулаа бас ээлжил хамт ажилласан. Чи хүүхд байхдаа кинонд тоглож исэн. Тэгээд гэр бүлэрээ 3 гавьяат гэдэг бол манай урлагийн ертөнцид бас ховор тийм ээ. Монголын ард түмний бахархал болсон сайхан ээж, Монголын сонгодог гэдэг тоглох тамирын дулмаа. Тийм аав нь одоо буужгаар гээд гавьяат жүжигчин одоо тухайн үеийн сайхан залуучууд эмэгтэйчүүд эргэж харддаг 4 сайхан хчүүд байсан гэсэн шүү дээ. Тэр чинь нэг нь даш тава хөхөө гэрлэх төглөөгийн тэгээд буужгаар ах таны аав тэгээд 65 жамсранжуугаа тий. Тэгээд тийм сайхан улсуудын үсэд багадаа чи гарын таван руу кино тоглосон шүү дээ. Улаанбаатар төрсөн. Тэгээд аав ээжээр хоёулаа дархны залуучууд театрын хөгжим драмын театр гэж байж хатна. Аав соёлын яамны томилтоор ээж эвлэлийн ил хэл дээр очиж хоёлаа тэнд жүжигчнэр ажилласан. Би тэгэхэд чинь 4-5 настай л байсан баг. 4-5 настай дарханд очиод тэгээд миний өссөн газар бол дархан хамгийн сэтгэл дойр байдаг бол дархан. Яг тэгэхээр миний хамгал хүүхэд нас тэгэл аавында байсан тэр жаргалтай үе мөчрүүд аав ээжтэйгээ хамт байсан тэр бүх баяр жаргал гоньиг одоо юу вэ бүгд тэнд дархан дөнгөрсөн. Тэр дундаа дархан хотынхаа залуучууд театр өглөө ээж аваагаа дагаж очиод орой хамт тараад явдаг байсан. Зөндөө театраараа яваал орохоор театрын үнэр гэж их сайхан үнэр өгдөг шүү дээ. Тийм илэрхийлэх аргагүй театрын үнэр ялангуяа тайзны үнэрийг танд одоо мэртэж гин үү? Тэгээд очихоор л үнэхээр хоолоод зангирдаг шүү дээ. Энд л одоо ингээл аав ээжээр маань эд оргил үгийн энд өнгөрсөн уран бүтээл их хамгийн сайхан жүжиг киноно жүжиг концертийн дөрүүд энд гарч ирсэн. Ер нь яагаад жүжигчин болоё гэд ботсон юм бэ? Чи чинь жүжигчнээс төгссөн шүү тийм үү? Би бол жүжигчнэр төгсөөгүй. Өө тийм үү? Дөнгөж 10 дугаар ингээд төгсөөд би телевизэд нэвтрүүлэгчээр ирсэн шүү дээ. Оо за. Телевизийн төвхөнд 10 дугаар ингээд төгссөн анхны нэвтрүүлэгч. За. Тэгээ дөнгөж 10 дугаар ингээд төгсөж ирээд нөгөө пробонд тэнцээд ирээд дагалдан нэвтрүүлэгчээр 2 жил гарна явсан. Тэгээд үнэхээр боловсрал хэрэгтэй. Тийм учраас Суйсын кинодрамын ангид орсон. 2 дугаар курсээ төгсөөд Берс кино урлагийн дээд сургуульд сэтгүүлчээр очиад төгссөн. Яг тэгэхээр миний сэтгэл зүй угаасаа хизээж надад жүжигчин гэж ерөөсө буугаагүй буудгууч байсан. Телевиз рүү хамаг зүрх сэтгэл явж байсан учраас наснаас 7 дугаар ангид байхдаа соёлын гавьяа сэтгэлдэн радиог нэвтрүүлэгч архичаагч цаг явцсан байт юм. Би нэвтрүүлэгч болох хүсэлтэй. Ямар ур чадвар хэрэгтэй, яаж хөдөлмөрлөх үү, би одоо юу хийх шаардлагатай, ямар сургуульд орох ёстой вэ гэх бүгдийг асуусан тийм цагт 7 дугаар ангийн охин архичаагч рэгдсэн байна. Хариу ирээгүй надад. Гэхдээ арга сэтгэлдээ аваад үлдсэн байна. Би 10 дугаар анги төгсөөд дархны редакц маань намайг нэвтрүүлэгчээр авах гэдэг радио дээр ирж дагалдуулахгүй юу? Нэг сар гэртээ дагалдаад явсан. Тэгтээ би аргагаа дагалдсан. За. Аргачаад бас тавилсан байна. Тийм байна.
Тэгсэн. Мэдээж ээжийн л хамгийн том нэмэр байгаа. 6 настайгаас эхлээл ээж намайг шүлэг цээжлүүлэл шүлэг заасан. Дархныхаа радио телевизэд нэвтрүүлэг чинь хийжсэн. Тэгээд намайг 10 дугаар анги төгсгöd ээж надад уламжлуулж өгөөд ингээд ээжийн нөлөөл хамгийн их байгаа л да. Хүүхэд байхаас ингээ харсан зурагт Монгол телевиз л ганц байлаа шүү дээ. Зурагт харж өссөн. За тэгээд өөрийн багш Цян тэгчигээ ихшгээгч манай миний багш аргаагч гэдэг ингээд маран туяагч бямбаагч Батбаяр энэ бүгдийг чинь харж өсөв. Эднэрийг харах тул би яг эднэр шингээ сайхан нэвтрүүлэг уншаад ингээд дэлгэцийн цаана тэгээд тухайн дэлгэц гэж бодохгүй шүү дээ. Зурагтны ард сууж явах юм гэж боддог. Үүтэйгээ хоёулаа радиог ингээд нөгөө 220 залгаад барьжигнуулж үзээл яасан бол хүмүүс нь уурлаад дуурахгүй байгаа болов уу гэж ингээд тэгж үзсэн. Хөвгт болгон тэгж боддیں۔ Тий. Хүн байгаа гэж бодлоо шүү. За хэний гантхэг бол угаасаа дэлгэцийн гоё хүүхэн гэл хүн болгон ярьдаг. Чи их фотогеничтэй шүү. Тэрийг өөрөө мэддэг үү? Мэдгүй. Чи юу нээжээсээ хэдүүлээ вэ? Ээжээсээ за багада энэсэн хоёрыг оруулах юм бол бид зургуулаа. Одоо бол хоёулаа. За. Уучлаарай хувийн босож байгаа. Би дээрээ нэг их дороо хоёр дүүтэй байлаа. Яг дээд ганц хэцэг эгчигээ доороо яг ганц охин дүүгээ. Нэг цаг бусаар алдсан л да. Энэ өвчний өмнө бол хүндл юм бэлээ. Болормаа гэдэг чигээ, жаншмаа гэдэг сайхан дүүгээ. Та нар бүгдээ чулууны нэртэй тий? Аа. Тав манданда чулууны нэр хайрлсан. Аа. Өвчин дүү минь эхлээд бурхан болсон юм. Аа. Энэ аюу хүнд ярихад хэцүү. Нэг жилийн дотор чинь эхлээд дүү маань зүрх нь хадаад инфаркт болоод явчлаа. Тэгжээтэл яг жилийн дараа дүүгээ бурхан болсон өдөр эгчигээ хөдөөлөв. Эгч маань нийлэг маш муу байлаа. Тэгсэн ээж бас өөрөө хавдартай болж хаалганд орохгүй юу. Тэгээ ээжийг сагчаах хоорондоо эмчид эгчигээ үзүүлэхэд цаа илэг солихгүй болохоо гэж ер нь 2 сарын л нас байж шүү. Тэгээ ээж юу ч хэлээгүй. Нэг дүүг алдаад дутааг байсан болохоор. Ямар хайцсан амар штэ. Хүний их тэгээд нүдэн дээрээ өөрөө тэгээд тийм үзэх хүнд юм блэ. Ээж өөрөө хүнд өвчтэй байдаг. Тэгээд яг ээжгээ сагчаа хооронд би бүх шинжилгээнүүдээ өгөөд доонор бид нар худалдаж авч чадахгүй, их хүн худалдаж авч чадахгүй, дотооддоо хүртэл хуулийн дагуу л явна шүү дээ. Өөрөө илгээ өгийгээ бүх шинжилгээгээ өгөөд. Тэ чамайг өгсөн гэсэн. Өөр арга байхгүй. Өөр ямар ч арга байхгүй мөн. Энэ итгэж өгсөн үү? Энэ итгэж явж гисэн. Монгол тэгэхээр ойчрон бид нар чи 11 сард үзүүлж хахад ойчрон 2 сард байсан байхгүй. Хоёр дугаарлалтаараа. Тэгээд манад чинь тухайн үед чинь амьд донороос авдаг байсан хуулиар. Дандаа нөгөө юун донор байна шүү дээ. Тий. Хавцалтай донорууд тэндээс авдаг байсан хуулиар бол. Амьд донороос авлаа гэхэд ах トゥ заавал ах トゥ байна. Тэр бол гарцаагүй ямар ч тохиолдолд аль ч улс орн тийм юм хэлээ. Тэгээд сусан төрлийнх явхад хамгийн хэцүү нь би яг хичээгээ яг тийг сонсчвол дөнгөж дүүг алдаад итгэн сар болж ирсэн юм чинь. Ерөөсөө л ээж минь яана. Ээж дийлэхгүй дээ гэжсэн бодол надад орж хамгийн түрүү. Миний хоёр хүүхэд, миний амьдрал нэгэн мөч, нэгэн үзэгдэл чинь нүдэнд харагддгүй байлаа шүү дээ. Ингээ бүр ингээ хөшиг хаачтай юм байлээ тийм үед чинь. Хөшиг хаагдсан. Ээж яана. Хичээгээл аврах хэрэгтэй. Тэгэл маш хурдан явсан бид хоёр өгнө. Маш хурдан явсан. Маш хурдан очиод яах байсан бол ч бас дэндүү хөндрүүлж явж болдгоо юм би их хүнд байсан л да. Их хүндэрч очсон. Чи дээлгийнхаа талыг өгсөн гэсэн тий? 65% өгсөн. Аа. Тэгээ ирээд үнэхээр хамгийн гоё сэтгэл үлдсэн ээжийг буугаал бид нэр ээжийг харсан. Хагалгааны ширээн дээр байхад хүртэл ингээд хоёулаа явчвал яана гэсэн бодолж орж ирэх шүү дээ. Ингээд хоёулаа эргээл ээжтэй очиж шүү дээ. Тэгэхээр тэр бодол нь ээжтэй ирсэн хоёулаа сайхан ирсэн. Яг хөндрүүлж болохгүй юм билээ. Өндөрсөн яаж шилжүүлэн суулгаад яаж хангалах байх юм бол ээжигээ нэрээ хэлэх үг олдохгүй байна. Би ээж нэрээ хамгийн маш зөөлөн хүн мөртлөө яг ийм юм дээр маш чанга, маш хаттай. Тийм. Гоо сайхан байх гэдгийг юу н ямар ойлголт гэж үздэг вэ? Хөдөлмөр шүү дээ. Яагаад? Хөдөлмөр. Яагаад гэхээр
бурхан эмэгтэй хүн бүтээсэн, тэр эмэгтэй хүн бурханаас бүтээгдсэн болохоор тэр өөрийн гэсэн гоо үзэсгэлэн байгаа. Өөрийн гэсэн тэр гоо үзэсгэлэнгээ яг хэвээр нь яг тэр чинээндээ өөрийнхөө хүссэн чинээндээ авч яваад юм гэдэг бол хөдөлмөр. Яг үннийг хэлээ. Өгөөдөө орой унтахтаа затгахгүй нүрээ цэвэрлэж хэр. Энэ хөдөлмөр шүү дээ. Нөхөртэй байхын тулд эмэгтэй хүнээс юу их шаарддаг вэ? Нөхөртэй байхын тулд одоо зарим улсууд бол нөхөртэй байж чадахгүй зай ганцаар явсан дээр юм байна гэж салцдаг шүү дээ. Эмэгтэйчүүд их хүчрхэг бол болоод ойлгох хэрэгтэй юм шиг байна. Бие биендээ итгүүдэг. Тэгээ бие бинийгээ сайн ойлгодог. төвчээр ямар хэрэгтэй юу? Төвчээрийн хязгаарыг бол үзсэн. Төвчж хэрэггүй шүү дээ. Тийм үү? Ерөөсөө хэрэггүй. Төвчээрийн хязгаарыг бол үзсэн. Тийм хэрэггүй юм билээ. Эмэгтэй хүн хүүхдүүд чинь хүртэл тэрийг чи хараад үнэхээр миний ээж ийм төвчээртэй штэ гэж бахархах биш. Энд чи амьдрал штэ. Ийм амьдрал хэрэггүй гэдгийг л харах хэрэгтэй. Намайг гэрэл жамжиг явна кино тоглож байхад урлагийн гавь сэтгэл найруулагч Бунтаргой хэлсэн байхгүй юу? Тэр ганц өхөн инженерт хайртай гэдгээ илэрхийлэх тийм л шаардлагатай байгаа шүү. Энэ бол монголчуудын уламжлалт. Эмэгтэй нь сууж лээдэг, эрэгтэй нь хурц ирээд л одоо ёстой. Тэг гуйгаад л одоо нөгөө цагаан мартай ханхууд нэрчэрэл суг татаа шүүрэл моринтой сундлаад аваа зүхтаадаг. Бараг тийм л ухааны ойлголттой тэрийг эвдэж байгаа шүү гэж хэлэхгүй. Би тэгт над бүр ямар шараа юм бэ очиж эрэгтэй хүн эрэгтэй дүр надад өгöd байгаа юм байна штэ гэж тэр үед тэгж ухаж ийлээ л да. Тэгээд одоо ингээд бодоход бол эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулаа л ялгаа байхгүй бие биентэйг ойлголцож л амьдрал өрөнд юм чинь эмэгтэй хүлээгээл эрэгтэй заавал төрүүлээл гэдэг ойлголтыг би буруу юм байна гэж боддог юм. Чи юу гэж боддог вэ? Буруу. Ээжээс чинь хамгийн их таалагддаг чанар нь юу вэ? Бусад эмэгтэйчүүдээс юм бай. Юмд тэр хандж байгаа одоо жишээ нь ном гачаа сайхан уншиж шүү. Ингээд энэ ээжийн ном шүү дээ нэрээ. Ойлын нааш харуултаа энэ. Тонголоо тамирын дулмаа ястай тийм дээ. Ном ачаа сайхан уншина. Ингээд ном уншиж байхдаа номоо гадна хавцалчдаг. Хайрлж шүү. Сонгоор хавцал. Дотор нь заавал тэр хавчуурах юм. Тэгээ бүр шаардлагатай тохиолдолд тэмдэглэгээ хийн. Номыг яг шинээр юм шиг уншиж, шинээр юм шиг ингээд номын сандаа хийдэг. Хачин сайхан ном уншина. Ээжийн ном уншдаг юм юу л надад их мэдүүлсэн. Би номонд үнэхээр юм дуртай. Тэгээд ер нь хүний өөрт нь таалагдсан сайхан чанаруудыг шууд хэлчихдэг. Би одоо энийг юм та мэддэггүй юу? Таны анхны кино Их бүрдийн домог. Их бүрдийн домогт Бунтар найруулагч таны дуу хэлэх гээд ээжийг авчираад студид ороод дэлгэс дүүрэн та ингээл гараад ирж байгаа шүү дээ. Тэр аам барьж хийдэг юм чинь дэлгэс дүүрэн та гараад ирж байгаа. Миний дуу хийх гээд ирсэн. Тий, тэгсэн чинь дэлгэцээр дүүрэн ингээл харангуйтай ямар гоё охин бэ гэсэн гинэ ээж. Сонссон энерги чинь. Тийм үү. Тэгсэн чинь Бунтар найруулагч хөөх эмэгтэй хүн бас эмэгтэй хүний ингэдэг юм аа. Ингэж хэлдэг юм аа гэж тий. Тэгж хэлсэн байгаа юм чи. Тэгээд яг тэрэн шиг ээж шууд хэлдэг. Яг тэгэхээр миний ганц шөмжлөгч ээж. Тэгж л үнэхээр яг бусдын сайхан төрх, бусдын сайхан зан ааш, бусдын сайхан үйлээр бахархаж чаддаг. Чи ээжийнхээ аль дүр дуртай вэ? Олон дүр үйдэг штэ. Ээжийн за тонголох тамирын дулмаа тонголох тамир угаасаа бүх дүр бүх зууны мандлаа шүү дээ. Тонголох тамиртай бол ярих юм байхгүй. Ээж маань өнөөдөр одоо 80 гаруй наснда тонголох тамирын дулмаа нэрээрэл одоо яг энэ мөчид би тэр Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Денвер хотод байж штэ. Энд Яруу найргийн тулаг клубын уруу өгсөн 9 удаагийн чуулган Бавгийн лавсрангийн 80 насны ойл зориулаад болж байгаа. Энэний хөтөл нь бас Денвер хот дахь монголчуудын төрийн их наадмыг хөтлөхөөр урагдаад ирсэн байгаа тийм. Тэгэхээр энэ митийн урилга ер нь араас хөврнөц. Урилга маш их байдаг. Тэгээд боломжийн хэрээр тэр урилгуудыг хүлээж авч очихыг хичээдэг. Одоо Америкт хэд удаа ирж байна? Одоо бол эрэхтэй 4 дахь ирж байна. 4 дахь ирж байна. 3 дахь ирж байна. Оо за. Монголын одоо залуу үеийн төлөөлөл одоо та нар чи бараг дунд үедээ орох гэдэг шүү дээ. Хараад би та Ахмадтай орчих. Бурхан минь яадаг вэ? Бид нар тэгэхээр юу болох юм бол доо. Тэгээд одоо манай цэнхэр дэлгэцээр айл бүрийн хойморт ингээд сайхан дүр төрхөөр айлчилж ирээд энэ
алдартай сайхан гэр бүлийн имиж нэр төр төлөөлөл болоод ингээд хүмүүсийн нүдийг баясгаж их сонор юм ялаад чинь гэж байдаг. Хантмаад их баярлалаа. Соёлын гавьяа зүтгэлтэн цолыг авсанд олон үзэгчд манайтай бас санал нэг байгаа бах. Бүгдээр ингээд төлөөлөл баяр хүргэе. Баярлалаа. Дэн уртад тавтай морилж ажиллаа сайхан бүтээгээрэй.